Мэргүү ухааны номноос суралцсан өнөөдөр. Бүгд мэргүү ухаантай болцгоё те. За, мэргүү ухааны хэдэн ном байдаг вүлээ? За. Мэргүү ухааны 4 ном байгаа штэ те. Дуулал, сургаалт өгс, номлогчийн өгс, Соломоны дуу. За, тэгээд өнөөдөр дууллаас үзье. Бүгд хамтдаа дуулал номны 42 дугаар бүлэг 1-ээс 11 дугаар ишлэлийг хамтдаа гаргацгаая. За, утаснуудаа онгоцон дээрээ тавьсан уу манайхаа? Өнгөрсөн 7 хоногийн пастрын сургаалаас нэг хэрэгжүүлэлт нь онгоцон дээрээ тавих штэ тий. Утасныхаа дууг хаагаад онгоцон дээрээ тавиад. За, гаргасан бол амин. За, бүгдээрээ нэг ишлэлээр нь хамтдаа уншаад явцгаая. Яг энэ үгийг уншихтаа тий Бурхныг хүсэмжилсэн, Бурхны үгийг хүсэмжилсэн тийм зүрх сэтгэлээр бүгдээрээ хамтдаа уншицгаая. Яг таны уншиж байгаа бүлэг ишлэл яг танд зориулагдж байгаа мэт бүгдээрээ хамтдаа яг зүрх сэтгэл рүүгээ шингэн хамтдаа уншицгаая. За, эхний ишлэлийг би уншия. Буг урсгал усыг хүсхийн адил Бурхан таныг сэтгэл минь хүснэ. Хүмүүс надад чиний Бурхан хаана байна гэж өдөржин хэлэхэд нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болов. Сэтгэл минь ээ, чи юунд цөхрөн вэ? Яагаад чи миний дотор уймрэн вэ? Бурханд найд. Учир нь түүний оршихуйн авралын төлөө би түүнийг дахин магтах болно. Таны хүрхрээрүүдийн дуунд оёоргүй гүнийгээ дууддаг. Таны бүх давлгаа долгио намайг нөмрөв. Өөрийн минь хад болсон Бурханд би юунд та намайг мартсан бэ? Юунд би дайсны дарангуйллаас болж гашуудан явна вэ гэж хэлнэ. Сэтгэл минь ээ, чи юунд цөхрөн вэ? Яагаад чи миний дотор уймрэн вэ? Бурханд найд. Учир нь би миний Бурхан, миний тусламж, түүнийгээ л магтах болно гэж хэлсэн. Амен. За, тэгээ өнөөдрийн сургаалын маань сэдв болохоор зүрхний цангаа. За, та яг одоо зүрхэндээ юугаар цангаж байна гэж асуумаар байна тий. Бурхны үгээр үү, залбирлаар уу тий. Тэгээ дуулал 42 дугаар бүлэг бол яг хүний сэтгэлийн гүндэх цангааг дүрслэн харуулсан бүлэг байгаа. Тэгээд баг усны их булгийг ирж хайдаг шиг тий. Бууг яг усны их булгийг ингээ ирж хайдаг шиг бидний зүрх сэтгэл ч гэсэн Бурхныг үргэлж хайдаг, хүсэмжилдэг тийм зүрх сэтгэлийг дуулал 42 дугаар бүлэг дээр хэлж байгаа. За, тэгээ өнөөдөр би яг 5 зүйлийн талаар ярина. За, 1-ээс 3 дугаар бүлэг дээр яг Бурхныг ирж хайн хүсэмжилсэн тийм зүрх сэтгэлийн талаар гарч байгаа. За, 4-өөс 5 дугаар ишлэл дээр бол яг өрдний ивэлээ дурсан санаж санаарай гэдэг зүйлийн талаар гарч байгаа. За, 6-аас 8 дугаар ишлэлдэр уул талаар явж Бурхныг эрен хайх талаар ингээ ярьж байгаа. За, тэгээд 9-өөс 11 дугаар ишлэлийг харах юм бол дайснуудынхаа дарамт буруутгалын талаар яг Бурханд мэдүүлсэн талаар ингээ гарч байгаа. Тэгээд 11 дугаар ишлэлдэр бол айц төгшөр дунд байхтаанч Бурхныг ширтэн харж магтан дуулаарай гэдэг зүйлийн талаар ингээ гарч байгаа. За, 1-дүгээрт нь Бурхныг ирж хайн хүсэмжилсэн. Өнөөдөр бид яг Бурхныг ирж хайн хүсэмжилсээр энэ газар ирж хүндэтгэл магтаал ургаж байгаа хүмүүс байна. Тэгээд цангасан бууг яг усны урсгал хайн тавихын адил Бурхныг хүсэмжлэн хайж буй хүн ерөөлтэй гэж хэлмээр. Өнөөдөр энэ газар сууж байгаа хүмүүс та нар маань бүгдээрээ ерөөлтэй хүмүүс байна. Тэгээ ялангуяа бууг цаг үргэлж хөөгдөн тэ хөөгдөж туугдан явдаг. Тэгээ бууг цангах нь элбэг тохиолддог. Байнгын ингээл давхиж байгаа, хөөгдөж байгаа. Тэр үедээ бууг урсгал усыг
хүсэмжлэн хайдаг. Тиймхүү хэсэг зур тавихад уус олж чадахгүй бол яадаг вэ гэхээр цөхрөн ундаг. Итгэгч хүн яг үүний адил байх. Зүрх сэтгэлээрээ Бурхныг ирж хайж тэ яг түүний сүнс амьд байгаагийн нотлохоо байхгүй. Бид нэр үргэлж яг эзнийг хайж тэ Бурхны үгийг уншиж залбирч байх үед энэ яг бидний нотлохоо болж байгаа. Харин сүнсээр нойрсож буй итгэгч яадаг вэ гэхээр цанган өлсөн. Тэгээ Бурхныг хайх зүрх сэтгэлгүй болж байгаа. Харин энд байгаа та бүхэн бол тэ эзэн үнэхээр ерөөлтэй хүмүүс байна. Тэгээд Бурхан бол амийг өгдөг, бидний бүх зүйлийг өдөрдөн захирдаг. Тэ өглөө наашаа босоод явах, тэ энэ газар ирээд хүндэтгэл өргөх бүх зүйлийг эзэн захирдаг. Өдөр болгон тэр бидэнд мэрэгүү хааныг өгдөг. Та хэд маань мэрэгүү хааны номноос ер нь хэр уншиж байна? Сургаалт төгс номыг унших юм бол яг ингээл 31 сар яг нэг сар уншаал дуусчихж байгаа шүү дээ, тэ. Сургаалт төгс яг 31 бүлэгтэй учраас. Тэгэл тэрнийг яг өдөр болгоо ингээл хэрэгжүүлээл Бурхныг хүсэмжлээл хайгаад ингээ явчих. Бид нар хамгийн их шаргуу их хайдаг юм нэг ажилгүй байх үед ажил хайдаг шүү дээ, тэ бид нар. За нэг ажилтаа болчихъясаа ингээл тест хүсэмжлээл өөрийнхөө хүчээр л ингээл хайгаад байдаг, тэ. Сонин сэтгүүл аваад тэгэл янз бүрийн газар очиод ярилцлага өгөөл ингээ хайдаг. Яг үүнтэй адилхан бид нар ч гэсэн Бурхныг өдөр болгон яг ингэж хүсэмжилж хайж явах хэрэгтэй. Өдөр болгон. Бурхныхаа үгээр тэ тэгэл залбирлаараа өөр юугаар байна? Сургаалт, семинар, янз бүрийн зүйлээр ингээ Бурхныг хүсэмжилж хайж гал. Тэр үед Бурхан танд өөрийнхөө үгийг өгнө. Тэ? За энэ яг надад өгөгдсөн үг байна да гэд бодно. Дахиад Бурхан баталгаажуулаад дахиад тэр үгийг өгнө, тэ? Тэр үед та хийгээрэй, тэ? Яг тэр Бурхны хүсэмжилж байгаа зүйл энэ байсан юм байна гэд та хийгээд үзээрэй. Тэгээ тэгж бид нар Бурхныг ирж хайн түүний ивэлэр цанган хүсэмжилдэг байх хэрэгтэй. Өдөр бүр цангаж явах хэрэгтэй гэсэн. Энэ дэлхий дээр амьдарч байгаа үед маш олон зүйлийг бид нар хийж байгаа. Ажил төрөл, эд хөрөнгө, мөнгө санхүү, хайр, тэгэл гэр бүл бүх зүйл байгаач яг Бурхныг олж чадахгүй бол сэтгэл ханамж пүүл болж чадахгүй гэсэн. Эзнийг олж чадахгүй бол гэсэн. Бидэнд бүх зүйл байгаа, гэр бүл байгаа, ажил байгаа, эд хөрөнгө байгаа, мөнгө санхүү, гар утас бүх зүйл байгаа. Харин энэ зүйлүүд яг Бурхныг тэр Бурхныг хүсэмжилж хайж байгаа тэр зүрх сэтгэлийг дүүргэж чадахгүй гэсэн үг. Гагцгүй Бурхан л яг энэ зүйлийг хангаж чадна. Тэгээд зүрх сэтгэл ханамж дүүрэн байхгүй бол зүрх сэтгэл амар тайван байхгүй болж байгаа шүү дээ. Бурхан байхгүй бол бид нар бас амар тайван байхгүй болж эхэлж байгаа. Бид нар амар тайвныг мөнгөөр ч юм уу ямар нэгэн зүйлээр хөдөлж авч чадах уу? Чадахгүй тий. Тэр яг эзнээс ирж байгаа амар тайван байна. Харин Бурхныг хайн олж итгэлийн ахын дүүстэйгээ бид нар нөхөрлөж тий. Зуулзалдаж, залбирч Бурхны өгсөн тэр их хайрыг авч сэтгэл ханамжаа пүүл болгоосэй гэж хүсэж байна. Бид нар ганцаараа эзнийг хайгаад ганцаараа суралцаал байж болохгүй шүү дээ тий. Эсийн бүлгэрээ тий. Найз нөхдөөрөө, ах эгчээрээ, гэр бүлээрээ яг эзнийг хайж хүсэмжилж яг энэ бууг яаж ингэж ус хайж тэмцэж байна. Яг амьдрахын тулд, ус уухын тулд яаж тэмцэлж байна. Яг үүнтэй адилхан. Бид нэр өдөр тутамдаа тэмцэлтэй тулгарч байгаа. Бид нар бол өдөр болгон яг Бурхныг хайж байгаа хүмүүс. Гэхдээ өдөр болгон бас нөгөө талд нь сорилт, саад өргөшээлтэй тулгарч байгаа. Өглөө кул байж байгаа л тэгэл өдөр жоохон нэг 90 за 80% руугаа ороод за өдөөс хойш нэг 50 руугаа ороод тиймэрхүү үеуд ингээд хаяа ингээд тулгардаг. Амьдралын янз бүрийн нөхцөл байдал донд бид нар ийм зүйлүүд ингэж байгаа. Тэр үед хамгийн ихэнд эзнийг хүсэмжилдэг байгаасай гэж хүсэж байна. Тэр үед эзэн таныг хамгийн сайнаар өрөөж хамгаалж амар тайвныг өгөх болно тий. Тэгээд тэгж бид нарыг жаахан гондуу явах үед, өлсөж цангах үед, ажил төрлөгийн үед хүмүүс биднийг жаахан дооглон тохиорхдаг. Хаяа. За энэ маань сүмд яваад байсан чинь тий. Жаахан гундаал байна уу да гэдэг үе та нарт сонсогддог юм хаяа. Тэгээд 1-р Коринт номны 4:13 дээр ингэж хэлсэн. Доромжлохт нь ийдэг хариулна гэсэн. Доромжлохт нь ийдэг хариулах нь шүү дээ тий.
муучлагт нь аргадаж гэж байгаа. Бид өдгөө хүртэл хорвоогийн хог хамгийн шаармит болсон гэж 1-р Коринт номны 4:13 дээр хэлсэн баг. Бурхан чи хаана бай те? Бурханд итгэдэг мөртлөө яагаарэ ингэж явд юм бэ гэдэг үе хаяа гарч ирдэг. Тэгээд итгэдэг хүмүүс бүтэмжтэй сайн явж байхад чи яасан болохоор юм байдаг байна гэж зарим хүмүүс хэлдэг үе ч бас тохиолддог. Тараа бурхан чи өгөхгүй байх уу гэдэг үгийг та нар сонсч байсан уу? Танаа бурхан юу өгдгийг те? Манай бурхан амар тайвныг өгдөг. Манай бурхан ямар ч болцолгүй тэр хайрыг өгдөг. Тэ? Тийм агуу бурхан биш те. Бид нэр зарим үед бурханыг хайхгүй байсан ч гэсэн итгэлээр унсан үед ч гэсэн тэр биднийг хайрласаар л байдаг. Тэгэхээр бид нэр тиймэрхүү хүмүүстэй тааруул нүүр бардам те ийдгээр хариулах нь шүү дээ те. Миний эзэн намайг аварсан юм аа те. Миний эзэн намайг хайрлсан юм аа. Тэр хайраас ч гэсэн танд өгмөр л байна гэж хэлж сурах хэрэгтэй болж байгаа одоо бид нар. Хаяа өнөхөр ийдэг үг хэлэх аргагүй бол тийм зүйлд ордог штэ те. Бүр тэр үед ч гэсэн яг ийдгээр хэлэх хэрэгтэй болж байгаа. Ягаад гэвэл бид нар чинь хончид шүү дээ. Тэгээд эзнийг хайж байгаа хүмүүс аахгүй те. Эзэн биднийг хайж авах үедээ ч гэсэн биднийг аврах үедээ ч гэсэн ийдгэл байсан. Бид нар ч гэсэн тэгвэл ийдгээр л тэр хүмүүст хандцгаая. Үнэхээр уур хуржсэн ч гэсэн те. Үнэхээр гомдожсэн ч гэсэн те ийдгээр л хариулах хэрэгтэй. Тэгээд бүр хэцүү ийм үе тохиолдох үед бид нар илүү их бурханд найдан гуй залбирдаг байгаасаа гэж хүсэж байна. Бүгдээрээ залбирцгаая те, гуйцгаая те. Бид нар өнөөдөр бурхны алдрын төлөө чин сэтгэлээсээ бурхныг хайж залбирцгаадаг тийм сүм чуулган байхыг хүсэж байна. Тэ? За хоёрдугаарт нь урдны ивэлэнд дурсан санаарай гэж. Бид нарт өмнө нь маш олон зүйлийг бурхан хийж өгсөн. Маш олон зүйлийн ивэл, өрөөл, маш олон талархмаар зүйлүүдийг хийсэн баг. Бид нар зарим үед тэр талархмаар зүйлээ мартчихдаг. Хаяа. Эзэн нэр нь тэр үед тэгж байсан шүү дээ гэдгээ бид нар өдөр болгон дурсан санаж явах хэрэгтэй. Хамгийн ихэнд эзний өдрийг яг ариунаас сахиж итгэлийн ахын дүүстэйгээ хамт те хүндэтгэл өргөн залбиралтай хайрж магтаж нөхөрлөж байсан бүх үеүдээ дурсан санах хэрэгтэй болж байгаа. Тэгээ эзэнд үргэлж талархаж байгаасай гэж хүсэж байна. Бид нар итгэлийн хэрэгчлөөтэй байгаа үедээ бүх туулсан те гайхалтай ивэл ирүүл гэрчлэлээ үргэлж нандинж дурсаж байгаасай гэж хүсэж байна. Бид нар бол эргчлөөтэй итгэгч нар шүү дээ те. Дуртай үедээ сүмдээ ирж байна, дуртай үедээ залбирж байна, дуртай үедээ бурхны үгийг уншиж байна, дуртай үедээ хамтдаа нөхөрлөж байна те. Зарим улс оронд ийм эргчлөөтэй бүтэн сая өдөр ирээд те хүндэтгэл өргөж чадахгүй байх шүү дээ. Монголд болон яг энд бол эргчлөөтэй итгэгч нар бид нар энд өнөөдөр юу ч хийсэн болно те. Уйлж олно, хашгирч олно, гуйж олно те, инээж олно, ярилцаж олно. Бүх зүйлийг хийж болж байгаа эргчлөөтэй. Зарим газар энэ эргчлөө бол боогдмол байх. Энэ зүйлд ч гэсэн бид нар яг талархах хэрэгтэй. Өдөр болгон талархах хэрэгтэй. Тэгээ эргчлөөтэй чуулгандаа ирдэг итгэгч нар байцгаая те. Найз нөхдийгөө, ээж аавыгаа, ахын дүүсийгээ дагуулад эргчлөөтэйгээр инээмсэглээд орж ирдэг итгэгч нар чуулганаараа болцгоё гэж бас та нарыгаа уриалж байна. Тэгээ эргчлөөтэй чуулгандаа ирээд хүндэтгэл өргөөд магтан дуулж те сайн мэдээ чөлөөтэй тарааж те тэгээд бусдад заан сургах боломжтой байна гэдг нь үнэхээр их агуу их ивэл юм аа. Тэ бид нар одоо чөлөөтэй автобусанд ч гэсэн ингээл ярьчихж байгаа шүү те. Автобусанд гудамжинд хаа сайгүй ингээл шууд ярьчихж байгаа. Бид нар эргчлөөтэй учраас тэгж чадчих байгаа байхгүй. Тэгээд би сая Говьалтай руу яваад ирсэн. Тэгээд 8 хоноод тэнд ирсэн. Тэгээд тэдний сүмийн ахлагч юу гэж байгаа вэ гэхээр өмнө нь намайг ирсэн үед ингээд энд байсан нэг итгэгч хүн намайг ингээд цагдаад хэлж барьж өгсөн гэдэг ч. Тэгээ юунаас болоод ингээд барьж өгсөн бэ гэсэн чинь энд ингээд те гадаадын шашаа ингээд сурчлаад байна аа. Тийм учраас энэ хүнийг та те зохистой тэр арга хэмжээг нь авч өгнө үү гэж хамгийн анх очихтон тэгж хэлсэн. Одоо ч гэсэн яг хаалттай.
Биднийг битгий гудамжаар хамаагүй яваад тэ хүмүүс брошюр өгөөд сайн мэдээ ярих нь хаалттай шүү гэж хэлсэн. Ирэх чөлөө байхгүй байгаа юм. Хатуу тийм хөрстэй гэсэн. Өдөржин залбирна, шөнжин залбирна. Тэгсэн ч гэсэн яг маргааш нь уулзсан уу яг л адилхан хариулт өгнө. Нөгөө л гадаадын шашнөө гэж. Нөгөө л ярьдаг зүйл үү. Сүмд баг ирэхгүй. Урилга өгсөн ч гэсэн ирэхгүй. Тийм ирэх чөлөө бидний очоо те дураараа сайн мэдээ яриад тэр хүмүүсийн авралын төлөө те сүмж болгондоо авчрах тэр зүйл хаагдмал гэсэн. Тийм ирэх чөлөөтэй биш. Харин манай налаах бол ирэх чөлөөтэй. Гараал тэр ирэх чөлөөг олж чадчих. Энэ бол маш том ивэл юм аа. Гуравдугаарт нь уул талаар явж бурхныг эрен хайх талаар яг гарч байгаа. За уул тал биш те байр орон сууц те автобусны буудал хаасайгу хайх талаар ингээд нийцээ хэлж байгаа. Тэгээд майхан уул руу бас гарч чадна шүү те. Банах чи майхан уул ойрхон те тийшээ гараад эзнээс гойгаад хүсэмжлээд залбирч бас болно. Тэгээд итгэж чаханд үсэ таны амьдралд те өнөөдөр юу ч тохиолдож болно. Хинч таашгүй, хинч мэдэхгүй те. Тийм болохоор хэцүү байсан ч, асуудал тулгарсан ч те магтаж чаддаг, эзнийг хайж чаддаг. Тийм агуу итгэлтэй байгаасаа гэж хүсэж байна. Зарим үед бид нар шантардсан шүү дээ. За яасан гэсэн шантарсоо унцсан байхгүй. Тэр үедээ ч гэсэн эзнийг хайгаасаа гэж хүсэж байна. Бурхныг хүсэмжлээсээ те. Бурхан үргэлж биднийг сонсч байдаг. Яг хажууд те. За энэ маань жоох унчуу да. За над руу хизээ эргээд над руу залбирах болоо те. Тийг магадгүй тэгж байгаа. Бидний зүрх сэтгэл яг эзэн рүү яаж хандна яг тийм. Тэгээд бид нар зовлон дунд цохирсон байсан ч Бурхны ивэлийг хүлээн авахын тулд энэ дэр ингэж Йордан нутаг, Хермон ба Мизарын уулаар хэрэн хисэж явж хүсэмжлэн залбирчээ гэж. Тэгвэл бид нар ч гэсэн яг үүний адил хэрэн хисэж залбирч те ууж хүсэмжлэх хэрэгтэй. Бид нар өнөөдөр бүх хүчээр дайчлан залбирч үйж Бурхантай холбогдож чадна, тийм үү? Бид нар утасны сүлжээ байхгүй бол тэгэл хинтэй ч холбогдож чадахгүй шүү дээ, тийм. Үүнтэй адилхан яг эзэн ч гэсэн бид нар залбирлаар дамжуулан эзэнтэй холбогдож байгаа. Бурханы үгээр дамжуулан эзэнтэй холбогдож байгаа. Бид өнөөдөр өдөр болгон хайр харамгүй үзүүлдэг тэр Бурханд найдан те залбирч шүүнч амийн Бурханд хандан залбираасай гэж хүсэж байна. Бид нар сар болгон шөнийн залбирал хийдэг шүү дээ те. Хамгийн сүүлийн 7 хоног хийдэг. Тэр үед ч гэсэн өдөр болгон тэр шөнө ч гэсэн бид нар үргэлж хүсэмжлэн залбирч явах хэрэгтэй. Тэгээд юу ч болж исэн Бурхан биднийг яг хайрлан хамгаалах болно гэдэгт итгэх хэрэгтэй. Тэгээд зарим үед Бурхан хариулах ч үгүй, туслах ч үгүй те байгаа юм шиг мэдрэмж төрдөг үү тань. Залбираалах юм үгүй шахалах юм хариулаад байгаа юм уу, хариулахгүй байгаа юм уу гэж боддог үе байдаг уу? Байхгүй те. Өмнө нь байсан аа. За. Тийм бодол төрж байсан ч гэсэн яг цөхрөлтгүй Бурхан руу харж те Бурханыг ширтэж түүнийг хүлээгээрээ те тэр хизээч орхидгүй юм аа. Ямар нэгэн хариулт иржэл таарай. Өчнөө олон жилийн дараа ч гэсэн хариулт ирж байгаа. Бид нар жоохон яарад байдаг те хариулт авах гал. За өнөөдөр л авчмаар байна, маргааш авчмаар байна. За ажилд орох толчлаа. Одоо өнөөдөр л энэ ажил яг орох ёстой юу, орох ёсгүй юу гэдэг зүйл дээр ингээд толчдаг. Тэгвэл бид нэр хүлээх хэрэгтэй. Хүлээгээд залбирах хэрэгтэй. Яарах биш те. За тэр хүн яг хариулт хэллээ, үгээрээ баталгаажууллаа. За одоо орно. Тэр болтол бид нар хүлээх хэрэгтэй. Тэгээд залбирал болгон залбирал бүр амтай те. Таны одоо юу хүсч залбирч байна? Заавал биелэх бол. Эзэн хариулах болно те. Та өнөөдөр өчигдөр те өнгөрсөн 7 хоногт юуны ч төлөө гуйж залбирсан байж магадгүй. Эзэн заавал хариулна. Залбирал бүр амтай байхгүй яагаад? Эзэн хариулдаг. Эзэн бидэнд ивэл тэр эрүүлийг өгдөг те.
хамгийн чухал нь итгэлтэйгээр залбирах хэрэгтэй. Итгэлтэйгээр тий. Таад мань жоохон том залбиралтай одоо тий бүр болохгүй бол жоохон том залбирж ээж дунд зэргийг авч байгаа шүү дээ. Дунд зэрэг залбираад Бурхныг дунд зэрэг хүсэмжлээд байх юм бол жижигэл зүйл үгүй шүү дээ. Тий. Тэгэхээр бид нэр том залбирж ээж яах нь вэ? Том л зүйлийг аав шүү дээ тий. Гой том, гой задгаа сэтгэхгүй юу тий. Гой задгаа сэтгэе задгаа залбирахгүй юу тий. Бүр эрх чөлөөтэйгээр тий. Хаасайгүй очоод залбираад. Тэгэх юм бол эзэн үнэхээр тэр гайхалтай зүйлийг өгнө тий. Тэгээд та цангасан бууг адил эзнийг ямар ч үед хайж олоосай гэж залбирч гуугаасай гэж хүсэж байна. Та ус уухгүй хэр удаа явж чадах вэ? Ус уухгүй. Нэг өдөр чи явж чадах уу? Чадахгүй тий. Яг үнтэй адилхан. Бид нэр яг эзний үгийг уншихгүй, яг залбирахгүй өдөржингөө яваалах юм бол яг энэ зүйл тохиолдно л гэсэн. Зөвхөрж уннаа л гэсэн үг. Тэгээд сэлээд штэ те бүгдээрээ. Одоо хамгийн их сэлээддаг хүн одоо манай пастор л байна те. Өдөр болгон сэлээд чага өглөө үүрээс яг ороолтол. Пастрын Библи яг л дэлгээтэй л байждаг. Өдөржингөө. Би сая энэ 7 хоног ингээ амарс тэгээд пастор өдөр болгон яг ингээл пастрын Библи дэлгээтэй. Харин миний Библи яасан гэж бодож байна. Өглөө нэг нэгдэн тэгэл хаалттай. Иймэрхүү үеуд ингээ гарч байгаа. Тэгэхээр бид нэр өдөр болгон яг сэлаадах хэрэгтэй болж байгаа. Өдөр болгон сэлаад. Сэла тий сэлагаа алга өдөр болгон яг онгорхоо. Үргэлж нээлттэй тий. Тэгээд өөрийгөө олж нээх асуудал, алсын хараа, дуудлага энэ бүгдээ эзэнд өргөөсэй гэж хүсэж байна. Одоо чуулганд маань 12-оо төгсөж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ тий. Энэ хүүхдүүд ч гэсэн одоо яг эзнээс гуйх хэрэгтэй. Хайх хэрэгтэй. Хайж ээж та нар дээр хүсэж байгаа мэрэгчлээ, хүсэж байгаа сургуулаа тий тэрийг олно шүү дээ. Хайхгүй бол олохгүй. Буруу сонголт хийж магадгүй гэсэн үг. Өчигдөр орой би нэг 12 дугаар ангийн төгсөж байгаа охинтой яар магтаал дээр уулзсан. Би маргааш монтажны зурагтай тэгтээ өглөө ирчээд явнаа гэдгийгсэн. Тэгээд за тэгвэл би маргааш чамаар чи ирэхгүй бол би чамаар маргааш жишээ болгож чамайг цуглаан дээр ярина гэдгийгсэн. Тэгсэн чи инээгээл хэлсэн. Энэ зүгээр юу гэж хэлж байгаа юм гэхээр яг эзнийг хайх үед те чи өссөн сургуулаа те. Яагаад гэвэл нэг зүйлээс ингээд санаа зовнилтай байгаа байхгүй. Сайн нөгөө шалгалт өгсөн шүү дээ те. Тэгээд тэр шалгалтны хайрыг одоо 4-р өдөр авах байхгүй. Тэр болтол эзнийг хайх хэрэгтэй. Тэрнээс өмнө ч гэсэн эзнийг хайгаад залбираад яг шалгалтандаа орвол эзэн яг тэр өссөн оноо дүнг харуулах болно те. Тэгээ би сая 5 дахь өдөр нэг найзынх руугаа ороод манай найзын хүн шидэт квадратаар 2 дугаар байранд орсон байхгүй юу. Чи өстө мундаг юм манай охины ангилдаа тэгээ чи өстө мундаг юм аа өстө 2-т орсон байлээ штэ гэсэн чи. За баярлалаа. Би тэгтээ зүгээр буудсан юм оо гэдгийгсэн. Бид нэр эзнийг хайх үедээ буудаж олохгүй штэ тий. За би энэ буудсан чи ингээл буудаа залбирсан чи эзэн хариулцсан гэж хэлж болохгүй штэ. Тэгсэн чи манай дээр найзын хөхөд би зүгээр буудсан чинь баг 2 дугаар байранд орсон юм аа гэж хэлсэн. Тэгээд миний нөгөө баяр хүргэсэн эмоц байхгүй болж байгаа шүү дээ. Тэ? Амар гоё. За баяр хүргэе минь дэстэ мундаг байлаа гэж хэлсэн чинь би буудсан юм аа гэхэр чинь би юу гэж хариулах юм те? За сайн буудчихъя гэхөө. Дөрөвдүгээр зүйл нь дайснуудынхаа дарамттай буруутгалын талаар бурханд мэдүүлсэн талаар ингээ гарч байгаа. Бид өөрийн амьдралд тулгарсан асуудал хэн нэгний тэ хэн нэгэн чамд таныг намайг буруутгах юм бол тэ энэ бүгдийг нуухгүйгээр яг эзэнд өргөөсэй гэж хүсэж байна. Бид нар эзнээс нуудаг тэ эзэн тэрийг уг нь мэдж байгаа л да. Гэхдээ л бид нар нуугаад байдаг. Өөрөөсөө нуугаад байгаа байхгүй. Эзэн мэдгүй байгаа юм чинь гэж одоо тэ.
За дээр одоо нэг давхар дахиад байгаа юм чи яаж мэдэх вэ гэж бодож гин үү? Үгүй эзэн тэр буруутгалыг ч гэсэн таны буруутгаж байгаа тэр зүйлийг ч гэсэн эзэн мэдчихэл баг. Тэгээ энэ хүний зүрх сэтгэл гүн шарах гомдол үлдэхээс хамгаалж байгаа байхгүй. Яагаад гэвэл бид нэр яг буруутгсан хэн нэгэн таны гомдоос үед эзэнд өрөхгүй байх юм бол бид нэр итгэлэн ч юм уу те алдчих. Заримдаа гомдоо те тэр үнийг харахаар ингээд сүмд ирмээргүй юм шиг те хичээл дээр очимооргүй юм шиг ажил дээр очимооргүй юм шиг тийм үе гардаг. Харин бид нэр энэс сэргийлэхийн тулд шууд эзэнд өргөх хэрэгтэй болж. Тэгээ итгэлтэйгээр бурханд зовлон гомдлоо өргөөсэй гэж хүсэж. Итгэлтэйгээр те бидний амьдралд ч гэсэн бусдын буруутгал, доромжлол, дарамт тохиолддог тэр үед өөрийн хүчээр тэмцэхээс илүү яг бурханд хандан бурханд бүхнийг өргөн залбирах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нэр өөрсдийгөө хамгаалж байгаа хэрэг. Бидний нэгдүгээр алхам те тэр үнтэй шууд тулах биш те. Мэргүү ухаантайгаар асуудлыг шийдэж, мэргүү ухаантайгаар эзэнт залбирч тэр асуудлыг шийдэх. Эзэнтэй хамт байх хэрэгтэй. Хэрвээ хин нэгэн бидний буруутгаж шүүж байвал бид шууд хариу өгөхөөс илүү бурхан залбирсаар л байх хэрэгтэй гэдгийг би нэрс алж харсан. Бурханд хэлэх хэрэгтэй те. Хүүхдүүд бол шууд ээж аавдаа хэлж байгаа шүү дээ те. Манай ангийн хүүхэд гэсэн, манай хүүхдийн гэсэн гэд. Харин бид нар бол эзэнд хэлэх хэрэгтэй. Эзэнд хэлнэ, эсийн бүлгийн ахлагчтай хэлнэ, хамтдаа залбирна те. Хамтдаа гаргалгаа гаргана, хамтдаа уйлна, хамтдаа инээн, хамтдаа талархна. Бүгд зүйлийг яг бид нар хамтдаа хийх хэрэгтэй. Бид нар хамтдаа нөхөрлөх хэрэгтэй, хамтдаа залбирах хэрэгтэй. Бүгд хамтдаа. 5 дугаар зүйл нь айц төгшөр дунд багтааж бурхныг ширтэн харж магтан дуулсаар угаараа гэдэг зүйлийн талаар энэ дээр гарч байгаа. Хүн амьдралдаа зовлон те ганцаардал эргэл зүйтэй тулгардаг энэ үед айц төгшөр мэдрэгдэж итгэлээр сулрах үе ингээ гардаг. Тэр үед ч гэсэн бид нэр зүгээр залбирдаг байхгүй. Харин бид нэр эзнийг ч гэсэн магтах хэрэгтэй. Дуулах хэрэгтэй те. Магтах, дуулах бол зөвхөн баяр хөөрийн үед биш те. Яг зовлон дундаж бурхныг магтаж бид нэр итгэлээ хамгаалах хэрэгтэй юм байна гэдгийг энэ дээрээс олж харж байна. Аз жаргалтай, баяр баясгалтай үедээ дуулах биш те. Хэцүү үедээ ч гэсэн зүрх сэтгэл хэцүү байсан ч гэсэн тэр үедээ ч гэсэн эзнийг бид нар магтах хэрэгтэй. Бид нар эзний өмнө эзнийг магтснараа, магтаалын дуу дуулснараа зүрх сэтгэлээ тайвшруулж байгаа шүү дээ, тий. Бид нар дуу сонсоод, ямар нэгэн ая сонсоод тайвшрал мэдэрдэг ч гэсэн бид нар магтан дуу яг дуулах үед ч гэсэн тэр мэдрэгдэж байгаа. Бид өнөөдөр ч гэсэн тэгвэл айц төгшөртэй үедээ ч өөрийн хүчээр тэмцэхээс илүү бурхан руу харж те магтан дуулж итгэл найдвар тэр амар амгалан олж чаднаа те. Бид нэр эзэн рүү хандах үед магтах үед тэр амар амгалан олж чадна. Тэгээ яг 42 дугаар бүлэг дээр яг бурханы хүсэмжлэх талаар, бурханыг ирж хайх талаар те гарч байгаа. Бурханд талархах талаар, бурханыг магтах талаар энэ зүйлүүдийн талаар ингээ гарч байгаа. Тэгээд сэтгэл минь чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи миний дотор өөмөрнө вэ? Бурханд найдагч хэлсэн. Сэтгэл санаа өөмөрж байсан ч гэсэн те хоёрдож байсан ч гэсэн бид нэр эзэнд найдах, эзнийг хүсэмжлэх тийм зүрх сэтгэлийг бэлтгэх хэрэгтэй юм байна гэж харж байгаа. Тэгэхээр чуулганаараа те эсийн бүлгээрээ найз нөхдөөрөө яг эзнийг хүсэмжилдэг, бурхныг хайдаг тийм чуулган болцгоё гэж уриалж байна. За тэгээд дүгнэлт хэлье. Яг дуулал 42 дугаар бүлэг бол яг ус хайн айн тэмцэн тавхитаг шиг бид ч мөн адил яг бурхныг ирж хайн тавхиасаа гэж хүсэж байна. Бүгдээрээ өнөөдрөөс те чуулганаараа бурхныг хайцгаая те хаа сайгүй явцгаая те юу ч болсон юу ч тохиолдсон эзнийг хайгаасаа гэж залбираасаа гэж хүсэж байна. Бүгдээрээ эзнийг хайцгаая те. Тэр үед эзэн хамгийн сайн зүйлүүдийг өгч хариулах болно.
хэрэгжүүлэлт хэлье. Би бас танаас асуумаар байна. Өглөө босоод хамгийн их цангаж байгаа зүйлээ бичээсэй гэж хүсэж байна. Та өглөө босоод хамгийн түрүүнд юугаар цангаж босдог вэ? Ус те. Тэгвэл усаа уулаа тэгээд яах вэ? Гүй. Библийн ч гэсэн бид нар тэгвэл Бурхны үгээр ч гэсэн Библиэр ч гэсэн тэгвэл цангаж босдог тийм чуулган итгэгч нар болцгоё гэж хүсэж байна. Тэгээд бид нар хамгийн дөрөнд эхлээд ингээд уцаа хардаг байхгүй. Яагаад гэвэл цаг хардаг байхгүй. Тэ? Тэгээд сэрүүлэг дугуурлаа хамгийн дөрөнд ингээд уцаа харж байгаа. Харин бид нар энийг өөрчлөх боломж бас байгаа тий. Тэгэхээр бид нар хамгийн дөрөнд уцнаа харахаасаа илүү бид нар Библийг, Бурхны үгийг тий хардаг болцгоё. Тэгээд та нар өглөө босоод ингээ харангуут Wi-Fi-а нээх үед ингээд чатнууд ирдэг тий. Тэр дунд насаа хичээн явуулдаг юм Библийн ишлэл байдаг тий. Бид нар тэрийг ч гэсэн өглөө босоод хардаг. Тэгэхээр бидэнд бас тий өглөөс хэрэнгүүт нүдэнингүүт Бурхны үг ирж байгаа нь ямар гайхалтай ивэл вэ тий. Маш том өрөөл ахгүй. Тэгээд хоёрдугаарт нь оройн дуугаар хариулаарай гэж эзэнд дуугаар хариулаасай гэж хүсэж байна. Та өдөржингөө явлаа, өдөржингөө ажил төрөл, хичээл сургууль тий. Тэгээд сүм чуулган үйлчлэл гэл явж байгаад орой таныг магтаалаар дуусгаасай гэж хүсэж байна. Таныг асуудалд оруулсан, өвтгсөн зүйл байх юм бол тий эзний өмнө өргөөд магтан дуудуулаад залбираад тэгээд амраасай гэж хүсэж байна. Бүгдээр энийг ч гэсэн хэрэгжүүлцгээе тий. Хэрэгжүүлэхэд бол гайгүй шүү дээ тий. Бүгдээрээ сайхан утсан дээрээ дуугаа тавьж байгаа л сайхан эзний өмнө залбираал дуулчих шүү дээ тий. За бүгдээр хамтдаа тэгээд залбирцгаая. Тэгээд залбирхтаа яг үргэлжлүүлэн тий. Өдөр болго эзнийг хүсэмжилсэн, эзнийг хайсан тэр зүрх сэтгэлийг бүгдээр хамтдаа бэлтгэцгээе гэж хэлмээр тий. Тэгээ юу ч тохиолдсон тий. Өглөө босоод эзний үгийг уншдаг. Тэгээд орой үнэхээр эзний магтаалаар дуусгадаг тий. Эзнийг магтдаг, эзэн талархдаг. Тэр зүрх сэтгэлийн төлөө бүгдээр хамтдаа залбирцгаая.